Хүний сэтгэл санаа хэр байгааг мэдхэд хоолойны өнгө маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Таны дуу хоолойны өнгө тослог эрч хүчтэй байна гэдэг нь таны дотоод хүч их, та ямар нэгэн бөглөрлгүй байна гэсэн үг. Эсвэргээрээ дуу хоолойны өнгө чинь гарахгүй, ярьж чадаад тослог байдал ч алдагдаад байгаа бол та гомдолтой байна, стресстэй, хоолой хурд чинь бөглөрөлтэй байна гэсэн үг. Хин нэгэнтэй муудалцах, маргалдах үед эсвэл хин нэгэнд гондох үед бид бүхний хоолой хурдан дээр бөглөрөл, зангирал, төгжрөл үүсдэг. Түүнээсээ болоод маш гоё ойлгомжтой ярих, хүчтэй ярих, өөрийгөө илүү ойлгох чадрууд маань салардаг. Яг энэ үед би танд ямар арга хэрэглүүл зүгээр вэ гэдэг зөвлөгөөг өгье. Та энэ өдрөө орой унтахаас өмнө нэг аяга зөөлөн халуун булын ногоон цагаар өөрөө хоолой хүрдэг буюу яг хоолон дээрээ зайлж асгах хэрэгтэй. Түүнийхээ дараа орой унтахаас өмнө нэг аяга сүү уугаад зүгээр нэг уух биш, тэр сүүндээ маш гоё хүчтэй үг хэлээд нэг сайхан ансгалаа авч агаад гаргаад нэг аяга сүү уух хэрэгтэй. Хоолон хурд гэдэг бол ариуслын хурд учраас сүүгээр гоё итгэвчдэг, таны өдөр гомдсон, маргалцсан бүх бохирдлыг чинь сайхан ариусгаж өгөхөд тусалдаг. За ингээд орой унтахаас өмнө хідэн тарин унших, гоё мантра дагаж сонсох, дуулах. За энэ үйлдэлүүдийг хийх юм бол дуу хоолойны бохирдол зайрлаад, сэтгэл санаа чинь сайхан тайвшраад, дуу хоолойны хүч чинь маргааш өглөө унтаас ирэхэд буцаад гоё сэргсэн байдаг. Хэрвээ хоолойн хурдны талаар илүү ихийг мэдхийг хүсвэл та миний ярих бэлтгэл хэмээх онлайн сургалтанд хамрагдаж дуу хоолойныхоо хурдтай ажиллаж үзээрэй. Яагаад вэ гэвэл хоолойн чакра гэдэг бол оюуны хурд, бодос сэтгэх, илүү сайхан амьдрах аргачлалуудаа гаргаж ирдэг хурд учраас энэ хурд цэвэр цайлган байх, энэ хурд идэвхтэй байх нь маш чухал байдаг. Оюуны ажил хийдэг бүх хүмүүст хоолойн чакра хамгийн чухал хурд байдаг. Ингээд та нартай амжилт хүсье.